Цагаан соёот Джек Лондоны туужаас сэлбэн бүтээлээ. Кино зохиолыг бичиж найруулан тавьсан Зүгүрийди. Зураачид хөгжмийн зохиолч Оранский. Дөрүүдэд Би наад аяа чинь яг 1 жилийн өмнө чамаа гэртээ ирэхэд чинь тоглож байж байлээ. Би энэ өдөрт дуртай. Яг үнэндээ бол амьдралынхаа 2 өдөрт их дуртай. Чи бид хоёрын сүй тавьсан өдөрт, тэгээд энэ чиний Клондайкаас эргэж ирсэн өдөрт. Би бүх юмыг тов тод санаж байна. Яг л өчигдөрхөн болсон юм шиг. Чамайг яаж хайж байснаа? Бужигнсан олны дундаас олж харснаа? Цагаан соёот чамайг яаж өгцнийг чи санаж байна уу? Санахаар барах уу? Тэгэхэд намайг золтой л барьж хаагүй шүү дээ. Тэгээд одоо бид хоёр ийм сайн найзууд болсон мөн хайч юм шүү. Тийм ээ, үнэхээр хачин. Ялангуяа тэрний юр бишийн амьдралыг санах юм бол гэхдээ хамгийн гайхалтай нь Элиза, би энэнийг харсан юм шүү. Эхэн Чоны сүргийг дагуулж явдаг байсан. Дайралтсан бүхнийхээ сүнсийн зайлтал айлгадаг байсан. Чоны сүрэг гинэ? Тийм дээ, чомда Чоны сүрэг. Харин өөрөө бол цэвэр цусны чон биш байсан юм. Цагтаа бүр чарган төлөлөгдөж байсан. Тэр бол муу санаатай, аюултай аратан байлаа. Хөвч ойн хуйлэгч хүний зан арын шиг адилхан сайн мэддэг байсан юм. Тэрнтэй уулзахдаа би золтой ламаа алдчихаагүй юм шүү. Чи юу? Чи надад тэр тухайга хизээч ярьж байгаагүй юм байна. Хаана хизээ тэр явдал болов? Энэ явдал Юкон мөрний хөндөд болсон юм аа. Бид олон хоног алс сумрын цаст тайдыг гатлан явсан юм. Эргэн тойрон нам гүм. Тэр хүнд бэрх зам хизээч дуусахгүй юм шиг санагдаж байж билээ. Ингээд л бидний чарганд хөлгөлсөн ногтын тоо өдөр ирэх тусам цөөрсөөр байлаа. Ногтоо алдснаар бидэнд тэр их цас мөсөн дундаас гарч чадлагүй тэндээ үүрд үлдэх аюул нүүрлээ. Чоннууд манаа ногтыг дагуулж авч яваад барьж идээд байна гэдгийг бид ойлгож байлаа. Гэвч яаж хизээ тэгээд байгаа нь бидэнд онцгой мэт байсан.
Гэчи чон байна. Чон гэхэд хачин зүстэй юм. Би ийм ч хизээч үзээгүй юм байна. Энэ чон чарган төлөлдөг нохойтой их адилхан юм да. Энийг сүүлийн шарах юм бол би гайхахгүй шүү. Хой. Чамааг яаж дуудах юм сэгсгэр минь? Хүрээдэр. Ингээд та бид хоёр гурван сумтай буудвал одоо л бууддаг цаг би лавалдахгүй. Та юу гэж хэлэх вэ? Бууд. Энд чи буу мэддэг юм байл. Би яг ингэ гэж мэдсэн юм а. Энэ гिचий чон чоны сүрэг толгойлохоос өмнө хүмүүсийн дунд байсан гарцаагүй. Төрүүчийн отог дээр манай хоёр нохойг энэ л хуурч авч явснаас залахгүй. Тийм ээ. Энэ их адтай амт юм байна. Гэхдээ би чамайг нухахтаал нэг нухандаа отж угаад буудаад нь гачхна. Харин чарганаасаа их олдож болохгүй шүү. Гурван сумтаа гэдгээ санаарай. Сүргээрээ чам руу дайрах юм бол гурван сум чинь 3 удаа шол хийж дуурхаас цаашгүй юм болно шүү. Ойлгов уу? Гайгүй чиртнэ. Би энэ батгаймаас түүртлгүй гараад явчихж байсан юм оо. Урагшаа. 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 Буцаад бий. Буцаач. Schönen. Шүн боллоо. Би ганцаараа үлдсэн байдаг. Харан хойд чоннууд зориг орж бараг хажууд хурч ирсэн байлаа. Чухамдаа тэрл үед би тэр гिचий чон хичнээн муу санаатай арга залтай болохыг мэдсэн.
Муу сайн араат нууц. Олон хоног өнгөрлөө. Дулаан өдрүүд ирлээ. Амьтдын амьдрал үлсгэлэн захирагддаг үе өнгөрлөө. Тэр цаг байгалийн хамгийн хүчрхэг хууль болох үр төлөө өсгөн бойжуулдаг авуугай их жамаар солигдлоо. Чоннууд өлөн сүрэг болон явдаг тэр цаг нэгэнт мартагджээ. Одоо тэд ойн аливаа амьтны айдал хос хосоороо болж бүлээрээ амьдрах болжээ. Ойн альж хэсэгт их амьтны өр нэмгэн зүрх цохилж байлаа. Булганы их өнжин завгүй. Зулзгануудаа өчүүхэн боловч аюул ослоос сэрэмжлэн соргог гихчин харж хамгаална. Нөгөө шар хичи чон энэ вэ? Тэр 5 бэлтрэг гаргажээ. Эх эцэг хоёр нь зулзгаануудаа адилхан халамжлан өсгөнө. Тийм хэдий ч эх нь ялах бэлтрэгнүүддээ эцгийг ойртуулдаггүй ажээ. Тийм болохоор эцэг нь хизээч үүрэндээ ордоггүй юм. Бэлтрэгнүүд боожж байлаа. Тэдэнд идэж хэрэгтэй байлаа. Тиймээс эцэг их хоёр нь цуцхыг үл мэдэн ан хийн.
Уулын тарвага гिचий чоныг хараагүй боловч хурц мэдрэхүйгээрээ аюул ойрцсныг мэджээ. Тарвага олз болохоос өнгөрчээ. Гэвч гिचий чон аваа үргэлжлүүлсээр. Анхны айдас. Шилүүс хөвчийн хуулийг зөрчижээ. Энэ аратан бусдын эзэмшилд орж ирсэн байна. Шин сорилт.
шуурганы дараа. Шинэ өдөр ирлээ. Шуурганаар олон амьтан үхэж үрэгджээ. Шар гичи чон амиа алдаж, эцэг чононч бас осолдсон байлаа. Тэр бүлээс ердөө ганцхан хөх бэлтрэгэл амьд үлджээ. Энэ их ертөнцид бэлтрийг нь таниж мэдэх зүйл юу ч байсангүй. Нүдэнд ялбаад өвдлөө. Бүх юм мананд бүрхэгдэх шиг боллоо. Бүх юм бүрлзэж, бараад өрсөн үгүй боллоо. Тэгж байтал нүд нь гэрэлд таслаа. Тэгээд бүх юм өөр боллоо. Үл таних зүйлээс айсандаа бэлтрэг үүрнээсээ гарахгүй нилээн боллоо. Гэвч ямар нэгэн захирангүй хүчин түүнийг урагшаа гэж дуудаж хөтлөөд болсонгүй. Шинэ ертөнцид бэлтрэгэнд бүх юм сонин содон байлаа. Өвс ногоо цэцэг навч, уулус, ман суурм агаар хөтлөн дуудах их дайд. Өдий болтол нүхэн агууд байсан бэлтрэг өндөр газар гэж юу болохыг мэдэхгүй байсан ч ямар нэгэн өвдөс түүнийг гэдрэг чангааж болгоомжлуулад байлаа. Өндрөө сайж байсан боловч сониуч зан нь дийлээ. Маргааш өдөр нь. Бэлтрэг цаашлах тусмаа юм үзэж нүд тайлсаар байлаа. Гэвч тэрүүхэн туршлах нь юухан болох вэ? Эхний үед тэрнийг ердөөл аз түшжээ. Хөвчийн хууль зөрчигдөв.
Энэ уулзалт бол хөвчийн амьдралын хуулийг тэр чигээр нь зөрчиж байгаа хэрэг юм. Гэвч нялх амьтад бол нялх амьтад шүү дээ. Харин нас бий гүйцсэн амьтад бол өөрөө. Шин учрал. Голын эрэг дээр голын эргээр тэнд явсан бэлтрэг анх удаа элбэн хүүдийг харжээ. Тэднийг хэд хэмээ усан дугаадаг зуршилтайг тэр яаж мэдэх вүлээ? Тэгээд ч усч гэж юу байдгийг, элбэнч гэж юу байдгийг мэдэхгүй байсан юм чинь дээ. Гэхдээ элбэн хүүд хөөхөн байлаа. Харин бэлтрэг балчир байсан болохоор тэднийг харсаар сэрэмж алджээ.
Шин амьдралд хүрэх замд Ингэж бэлтрийг анх хүмүүсийн дунд орлоо. Тэгээд энд эвтэй найртай индиан альд цагаан соёот гэдэг нэр хочтой болжээ. Маш сони явдал байна. Гэхдээ би бас бүгдийг нь ойлгосонгүй. Бэлтрийг хүмүүсийн дунд ороод яагаад тийм амархан ямар ч тэмцэлгүй тэдний иргэшэлд оров? Яагаад эргээд хөвчрүүгээ эрх чөлөөт орчин руугаа тэмүүлсэнгүү? Тэр бэлтрийг хар нялхаараа байсан шүү дээ. Зан аран шинэ бүрдээгүй байж. Тэр яг л зөөлөн шавар шиг байсан болохоор ахуйн нөлөөнөөс хамаарад ямар ч төрхтэй болж болохоор байсан хэрэг. Тэрнээс гадна цэвэр цусны чон бас биш байсан шүү дээ. Өөрийн их шар гिचинээс тэр ихээхэн нохойны цус өвлж авч хөвчтэй байсан бол араатан болох байсан биз? Гэвч бүх юм өөрөөр эргэж тохиолдлоор хүмүүстэй тааралцсанаар хүнийг хань татах их өвдс нь сэргсэн байна л да. Цагаан соёот өссөөр байлаа. Тэрний нохойн цусн давмгайлж хөвчийн араатны хэрцгий аран шинийг даржээ. Тэрээр хүмүүсийн амьдралд байр сууриа олж тэдний төлөө зүтгэж нөхөр хань нь болжээ. Гэвч цагаан соёотын амьдрал алга эргүүлсэн мэт өөрчлөгдлөө. Индианчууд тэрнийг худалдаж цагаан соёот харгас хэрцгий хүний гарт оржээ. Тэр хүний зэвүүн муухай царайг нь ёжилж сайхан эсмит гэдэг байлаа. Тэр бол аимшигтай өөрчлөлт байлаа. Шинэ эзэн нь цагаан соёотыг эрх чөлөөгүй болгож торонд хориод ногтоор уруулж зодож эд бахаа хангадаг байлаа.
Тэр хүн цагаан саяатын ярддаг хэрцгий зангаас бусад бүх харан шинг нь устгаад харин ярддаг хэрцгийг нь хязгааргүй их болгохыг хичээсэн. Тэр хүн яах гэж тэгсэн хэрэг үү? Цагаан саяатыг ашиглаж мөнгө олдог байсан юм. Тэр хүн тэрнийг зөвхөн ашиг олох хэрэгсэл болгосон байлаа. Сайхан Смит сансандаа хүрсэн. Соёот. Энэ муугийн байж байгааг хараач. Гөвшөөдөг. Чи галзуур муу? Аль хөт сайхан Смит. Чи солиор муу? Буу тавихаа одоохон бол миний энэ газар баар болохоос ч буудлагын талбай биш. Уучлаарай хатагтай. Танаа энд чинь тамхи татчих болох уу? Чи юу гэдэг байгаа юм? Хүний толгой руу буудчихвал яах юм? Чиний хийг онцгол наад бүндгэр чинь хоосон биш ядаж хорглон сувтаа болгосон. Welcome, sitte Nichosa. Magalanya Picano. E command Sisperello, command to speaker. No, when an easy picking mat. Oh, Sispecul. Magalana se trade, Macana se decamin and was it again. Come and read this is. Ah, the careful. Nasces pequeno. Não me deixa. And I can see. I can't do. As a second minute only come baby side. Сайн уу Дик? Чи яаж яваад ийшээ урж ирэв? Сайн уу? Би нохойн зодоо үзэх гэж 800 миль газар туулж ирлээ шүү дээ ноёдоо. Аргагүй. Энэ өдрийн хамгийн сонирхолтой зодон болох гэж байна шүү дээ. Тэгвэл би яарч ирсэн мэн болж дээ. Тэр дэмий уг. Яагаад? Цагаан соёот тэр мөн нохойг би энэ махыг зулгааж байгаатай адил тасчиж хаяна. Гэхдээ соёот надаас баг цаг зарах байлгүй. Чи хэдгээ бардан байна. Гэхдээ чи цагаан соёот харсаар байтал аль урдаа барьдаг 10 нохойг нухчихсан юм шүү. Гэхдээ бүлдөг бол бүлдөг шүү дээ. Гэхдээ цагаан соёот ч бас ухаантай шүү. Ухаантай эсэх нь би мэдэхгүй юм. Гэхдээ цагаан соёотод бооцоо тавиад дийлнэ гэдэгт нь эргэлзэнэ гэдэг бол Британий банкны чекер мөнгө өгөх хэсгэд эргэлзэхтэй адил юм. Тийм болохоор би тэр мухар сүлтэд сохор зоорч тавихгүй. Тэр бүдүү эзэн наан зүхтаа чигвээ дээ. Би бооцоогоо 2 дахин нэмсэн чадна. Ой, Дик. Юу гэв? Би бооцоогоо нэммээр байна. Хэдийг нэмэх гэв?
чамд болоод чиний хэтвчэнд ашигтай тэр тоогоор Чи юу хэлэх гээд байна? чи болоод чиний хэтвчний овор яг 2 дахин багасвал аль алинд маань ашигтай гэж хэлэх гээд байна. Тийм болохоор би бооцоогоо 2 дахин нэмэх саналтай байна. Чи битгий байж чадаад бай, Майк. Яагав? Айга чичирч байна уу? Үгүй ээ. Сим Кина тоглоомоос хязгаарч татгалж байгаагүй. Хүлээж авлаа. Тэгээд дээрээс нь 50-ыг нэмье. Уухаас чи яах вэ? Дээрээс нь бас 50-ыг тавьчихъя. 250. 300. 500. 500 дээр 300-г тавья. Мянгаыг тавилаа. Чи солиоров уу, Майк? Тэгвэл 1500-г. Одоо болж үз. Кенсина ингэж байж тоглоомын газар алдав та. Зүгээр. 2000. $2,500. Bari. Bari.
Барь. 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 Барь, барь. Чөтгөр гэж. Мо чөтгөр. Яаж вэ? Удаач. Май монорш. Заяагүй хог. Өдгөө хог. Мэд. Надад туслаач. Энэ ч одоо юу болж байна? Энэ юу хүн бэ? Барьж байгаарай. Татар. Сайн тат. Аратнууд. Зугаач хэм мөн олвоо. Сайхан эсмэчж баларлаа да. Энэ одоо хингээч юу? Хөөе залуу. Чи хүлийн хэрэг тошоо дүрээд байгаа юм биш үү? Наадуула битгий тоо үйдэн. Гэхдээ та бид дээр ингэж салахгүй л эрүүг нь ямар хөшихгүй болохгүй. Өөрлөгөө татар. Тат. Татж байна. Тат. Шүдийн хугалчих ба. Би хүзүүг нь хугална. Би шүдийн хугалчих ба гэж байна шүү. Би хүзүүг нь хугалнаа. Энийг ав. Мэд. Чарны сайн нохоо ямар үнэтэй байдгийг? $300. Ийм зажлуулж өнгөөсөн юм хэд байх вэ? Тал үндэл хөргөөлгүй дээ. Та дуулав уу? Би танд $150 өгөөд энэ нохоог чинь авлаа. Би нохоогоо зарахгүй. Үгүй та зарна. Яагаад биний чинь худалдаж авчихна гэж? Би ингэж элэг бариуж дээрэмдүүлэхгүй шүү. Хүн бүр өөрийн гэсэн эрхтэй шүү. Гэвч та бол хүн биш. Аратан. Ав. Энийг чинь зүгээр өнгөрөхгүй дээ. Та нартай уулзнаа гайгүй. Энд чинь одоо хий юм бэ? Цэцэс. Уудын Скот. Тэгээд тэр үүдийн Скот гэж хий юм бэ? Чөтгөрөө гэж. Уудын ажлыг нэвтрхий мэддэг хүн гинлээ. Танд зөвлөхөд түүнтэй харгалдаад хэрэггүй л болов. Би анхаарал ихэдүү байж бодсон юм. Тийм ч болоод би анханасаа тэрнийг шийдгэсэнгүй. Ийм л хачин байдлаар цагаан соёл миний гарт орсон юм да. Тэрнийг гимчдэхэд тийм ч хэцүү байсангүй. Гэвч тэнхэрсэн хойно нь бүх харан шингаас нь тэрэнд ганцхан ярддаг хэрцгий занд үлджээ гэдэг нь надад ойлгомжтой болсон. Маш хэрцгий зан. Тэр энэ ертөнцийг бүхэлд нь ялангуяа хүмүүсийг үзен яддаг болсон байлаа. Тэр сайхан гिच 9 метрийн дүр төрх ой тойнд нь гүн гүнзгий хоногшиж үлдээд гадаад ертөнцид хандах хандлагыг бүхэлд нь тодорхойлж байх шиг санагдаж байж билээ. Би хүмүүсийн өмнөөс яс хавталцах шиг болж байсан шүү Алиса. Хүний өмнөөс
Тэгээд би хүн гэдэг чинь огт өөр, авгаа том, саруул сайхан, ариун шудраг юм гэдгийг цагаан соёотод ойлгуулгасан гэж бодсон юм. Тэгээд би цагаан соёотыг өөрчилж засъя. Тодруулж хэлбэл хүн гихч амтны түүний өмнө хийсэн нүглийг наманчилж цайруулъя гэж санаа шулуутсан. Тэгээд яасан? Би тэр зорилтоо биелүүлж эхэлсэн. Гэхдээ дараа нь нэг биш удаа зориг шантарч байсан шүү. Нэмэр алгаа. Чон юм болохоор хизээж гаршихгүй юм шиг байна. Яг чон гэдэг нь ч юу л бол. Эмээн ч юм уу, өвөөн ч юм уу нохоо байсан лавтай. Харин нэг зүйлийг би гарцаагүй мэдж байна. Тэр трежинт халцрахыг нь харж байна. Энийг цагтаа хүн гаршуулж тэрж байтга чарган төлдөг байсан байна. За тэр чи юу бол? Гарцаагүй хөлдөг байсан. Тийм л юм бол яагаад манад өдий болтол байсан мөртлөө яагаад тэр зэрлэг аран шин огт арилахгүй байгаа юм? Уяатай байгаа болохоор тэгээд байгаа юм болов уу? Гүнгэд гинжнээс нь сулла тавьчихгүй яасан юм бэ? Гүүгээд явчихна. Гүүгээд явчихна. Мэдээж гүүгээд явчихна. Гэхдээ үзэд алдах хэрэгтэй. Тэгвэл дээ. Гүтэр хараач. Ойлгож байна. Энд чи сайн дөхөө. За алив. Сайн нохоо алив. Сайн. За. Сайн нохоо. Хатар зууж байна шүү. Хэрэггүй. Би тань нэмэргүй гэж хэлсэн шүү дээ. Бүх юм ойлгомжтой. Хэрэггүй. Та энэ нохой тамийн зовлон тарчилж ирсэн гэдгийг мэдж байгаа шүү дээ. Тийм юмнаас Тэнгэрийн элчиг ариун амьтан гарч ирэхгүй нь мэдээч. Энийг төвчгээрээ нэг боллоо. Энэ манай 3 нохойг барьсан. Одоо та өөрийгөө хар мэд. Юмд бас хязгаар гэж би ч гэж би. Гү тэрэн рүү ташууртай очсон минь буруу болж. Би танаас маш их гуйж байна Скот. Жаахан ухаан сэхэ авгалт. Хэрвээ засрахгүй бол би нэг өөрөө буудна. Би нэг алмааргүй байна. Алуулсан байх юм ч хармааргүй байна. Суллаад тавьчих. Тэгээд яахыг харъя. Маргааш өдөр нь За яаж вэ соёот минь? Хуурал саарл байна уу? Чи итгэн гэж хүлээж байна уу? Тэн нэг ч нохой бол доо. Чамайг зодох гэсэн хүн алгаа. Та юу ч гэсэн ташуур барай. За болил доо. Архирхаа болоод өгөөч. Бол.
Хүний эрхлүүлэх ээлдэггүй хэлхийг чи хизээч ойлгохгүй юм гэж юу? За болоо би яахчгүй. За битгий харах. Та яаж вэ? Би энийг ална гэж хэлсэн. Одоо ална. Та тэгж болохгүй. Үгүй ална. Та өөрөө ухаансхийн ортол нь хүлээе гэж хэлсэн биш үү? Тэгээд хүлээлтээ. Үгүй нь яаж вэ? Тэр хараач. Харта. Харж байна уу? Бууга нуугаад нэг үсттэй. Гараад ирлээ. Надад нэг насаар хараал тусаг гэж. Үгүй тэр харда. Дахиад гараад ирлээ. Гараад ирлээ. Харж байгаа биз? Энэ ухаантай байна шүү. Тэр ухаан энэ гаргуулах хэрэгтэй. Тийм ээ тэр ч үнэн шүү. Ийм ухаантай нохойг алж байвал алдас болох биз. Энэ үг чинь харин надад сайхан санагдаж байна шүү. Хавар боллоо. Саяат. За яв. Уурч нь гарав уу? Айл хизээний ингэхгүй дээ. Наашаа хүрээд ир. Хүрээд ирлээ битгий. Дургүй байна уу? Айгаад л байна уу? Надад итгэхгүй л байна уу? Тэгвэл мах. Мах идэхгүй. За мэ. Мэ, авал та. За, авал та. Идэж. Аваач тий. Авал та. Ашгүй тий. Хэдийний ингэхгүй. Яасан? Дахиад идмээр байна уу? Үгүй найз минь. Одоо чи зөвхөн гараас авъя шүү. Замаа. Заавал та тэнийг минь. Битгий. Ав. За тэр харав уу? Яах ч байгаа үстэй. За, нааш өрөөд. Өрөөд. Сайн хаа. Та яаж вэ? Үнэхээр наадах чи удам нохоо байсан гэж та бодоод байгаа юм уу? Та дими санаа зовж байна мэд. Удамд нь чухам юу байсныг би мэдэхгүй. Гэхдээ энэ сайхан сэтгэл муу санаа хоёрын ялгааг сайн ойлгосон дэг шүү. Хөөе. Та шилдэг уулын инженер гэгддэг ч гэсэн мэргэжлээ буруу сонгосон хүн байна. Та циркэд амтны сонгогч болох ёстой байж тээ. За яхаа, та шоочлоо мэд. Гэхдээ та бид хоёр эндэрэгүүд би үнэхээр баяртай байна. Нэгэн шөн.
Цагаан саяад нэг амьтныг ноолж байна. Эдрэг. Саяд цаашаа холд. Саяд яв. Аваарай. Та ханаас гараад ирвэ. Сайдуулаач. Ариун гэгээ бүхний нэрийг барьжгүй. Энийг холхон байлгаж. Үгүй яагаад толхон гэж? Ойртуулсан ч болно шүү дээ. Бичгэлтэй. Намайг тавьчихал да. Намайг өрөвдөж хайрл. Би дараа эрт гарч ирж. Цагаан саяад таныг тасчихад нь садаа болсондоо л харамсаж байна. Мэт. Наадхад авчих. За. Яв. Дахиад урилгахгүй битгий ирээрэй гэж зөөвлий. Баяртай. Хагас өдөр ирлээ. Та сонстоо. Сонсч байна уу? Саяад танаас хагацхан гэдээ ойлж байна шүү дээ. Калифорнид ч надад ямар хэрэгтэй юм бэ? Би ч гэсэн тэгж бодож байна. Нэрээ тэн чон ямар хэрэгтэй юм бэ? Тэгээд бүр Калифорнид шүү. Энд чинь тентхий бүх нохойг барьчихсан штэ. Намайг торгуулаар сүрүүлэхгүй маа гэхэд засаг захиргааныхын тэртээ тэргүй надаас сураагаад авчихна. Тийм ээ. Энд чинь эрлэгэл дээ. Тэр үнэ. Үгүй дээ. Ямар ч боломжлох. Боломжлого? Мэдээж ямар ч боломжлого. Та энийг үргэлж харж байх тусгай хүн хөлсөх хэрэгтэй болно. Боломжгүй юм байна. Та сонстоо. Танд яста айхтар дассан юм шүү. Айхтар дасчээ. Та болооч тэмэт. Би яахаа юу хийхээ өөрөө мэдж байна. Таны хэлдэг зөв үү? Гэхдээ юу гэж? Гэхдээ та ингэж цугулдах хэрэггүй. Таны царайг харвал та яхаа огтхонч мэдэхгүй байгаа бол та. Харин тийм ээ мэт. Би үнэхээр яхаа мэдэхгүй байна. Гэхдээ л нохоо аваад явна гэхээр тун утгагүй санагдаад байна. Тийм ээ. Утгагүй гэж болох юм аа. Гэхдээ надад нэг насаар хараал хүрэг гэж. Энэ таны явах гэж байгааг яаж мэдвэ? Энэ л над гайхалтай санагдаад байна. Би ястаа ойлгохгүй юм байна. Өгдөн. Яваарай.
Та энийг аваарай. За. За, явъя да. Мэд. Та эднийг гаргаад явуулж бай та. Тэгье. Харин та битгий удаарай. Цаг их баг байгаа шүү. За. Нааш өрөөд ирдэ. Нааш. За, яв. Надтай хамт явмаар байна уу? Сайн хой. Даанч би чамайг авч явж чадахгүй нэ. Чадахгүй. Ойлгож байна уу? Чадахгүй. Тэнийг минь дээ, тэнийг минь. Би чамайг өрөвдөж байна. Их өрөвдөж байна. За, ашгүй дээ. Тэр хараач. Хүрээд ирлээ шүү. Цагаан цагаач. Алю, наадах нааш төрөө өгөөрэй. Хэрэггүй нааж минь. Тэгвэл наадах чинь тантай хамт явах юм уу? Надтай хамт.
Сайн яваарай уйдэн. Сайн яваарай. Орчуулсан мэрэгэн дуу оруулсан Батболд бэлгүүтэй Адиадор шишиг дэлгэр дарамсран дууны найрагч Эрдэнэ Чимэг, Асет найрагч Болдбаатар, Монголын үндэсний олон нийтийн телевиз уран бүтээлийн 5 дугаар нэгдэл 2011 он.